Зохиолч Санжийн Пүрэв цагаан дэрсний намаржаа өгүүлэг. Сутай богдуулын нөмгөн хөгсөлхөнд дэрсний саадаг намс намс бүхэлзэж нөмөр нойлгийг бараадсан хэдэн бор болжмор учир үл тайлагдах өглөө жиргээгээ уралдуулан гүйлдэнэ. Байлаа гэхэд илүүдэхгүй, алга гэхэд өгүүлэгдэх энэ сүрг болжмор. Цагаан дэрсний намаржааны нэгэн халуун ам юм да. Өвөл зун хавар намар хизээлбол хизээ намаржаас ихсэн хөөрхис өнгөрсөн жилийн зоднаар халуун цусаа царцаан хомоол мэт хотны хөлөөр хөглөрч хүн зоны гол харлуулж байлаа. Гэлээгээд борхон болжмор босон суун жирэгдгээрэн жиргэж хад хавцлын ангал цавд үүр юугаан засан их амьдралаа үргэлжлүүлсэн. Намаржааны урд талын дэвсэг дээр чандмалж буусан гурван гэр мөнөөх нөмгөн хөгсөлхөнд өрхөө дэвлзүүлэн яндангаар нь утаа үл мэдгхэн савсна. Арын аягын чинээ бор герт өвгөн эмгэн хоёр аж төрдөг бөгөөд өвгнийг готов, эмгнийг баярт гэх. Тэд өөрсдийгөө энэ хоёр айлыг бараадж ач буянд нь жаргаж суун гэлцэх боловч үнэндээ гэвэл тэр залуу халуун улс хоёр хөгшний ухааны түшигт долдуйдан өглөө орой өвөл хаврыг золгуулна. Ингэхдээ зүгээр ч нэг хашир ухаанаас нь юулээд байхгүй. Ус түлшийн залгуулж, морь малын ойртуулан, тэмээ хомнож, тэн татан ачаа хүсгийг хөдөлгөнө. Хоёр хөгшөнд түүнд нь харин ч нэг магнайгаа хагартал баярлана. Умгар бор гэртэн бол хоёулаа бие биендээ эрхэлнэ. Зоохонд чигсэн хөх тэсэг гашуун саарал утаас авсуулан час улаан галынх нүзүүрээс нэх намирсан зөөлөн шаргалдул дөллөх үйс хөөтөө тогоон ямаатан борцтой цай бориглож гарна. Готов өвгөн тоотхон хэлтийсэн мод толгойгон угжны хурга мэт хөхөн бөгшүүлэн ханиалгаж баяртай. Цаад нэг мал үргмээр юман оруулчихмаар юм да гэлээ. Ямар юм яриад унад да? Ягав дэрсний толгой дээр дэлгээд хайчихсан. Үхэр хөвчгэнтэй хэмээн өвгнийг үглвээс эмгэн ус савн хоёрын гарын тамир баран салгасан орны даавуугаан гинт санж тэрвхэндээ инээгч айдан бас зүгээр ч өнгөрүүлж чадсангүй. Нойтон даавуу яавал гэж гэсээр хормодоо нэгтэй бүдчин гарав. Готов ард нь айхавтар их ажил бүтээсэн мэт өөртөө бардам инээмсэглэж бас ч гэрте гадааг бөөцөлдөг эр хүний ёсоор дэлэм даавуу олох гэж үйлэн үздэг хойно. Үхэр хэвчгвэл энэ бид хоёр л шар навтсан сүүжээ холгуулна гэж ихэмсгээр бодно. Эмгэн удаж төдөлгүй мөнөөх нойтон даавуугаан дээлийнхээ халтар ханцуун дээр тохон орж ирээд сэжүүрээр нь утаат ундаа хавчуулан сэврэн. Эмгэн өвгөн хоёр эд залуу насандаа сумын төвд сүүдэршээ анх үзэж ийм нэг дөрвөлжин цагаан даавун дээр буу шийдэн барьсан цэргүүд гүйлдэж дайны хажуугаар дажин гихчээр хүн амтан үхэж хяарч байхад нэг муу эрэм хоёр үнсэлцэж үзэж байсан олонний өөдөөс халуун нурам цацах шиг болж билээ. Тэнгэр минь. Баяртай сүвэрэн тохоогоороо явран явъя л та шал дэмий юм явъя гэсээр тэр хоёр харанхуй руу нууцаар уусан одож билээ. Уяан дээр хөлөө жилэн байсан морьдоо унж сумын төвөөс холдсон хойноо учир утгагүй инээлдэж бүр шөнийн шувуудыг халуун хэвтрээс нь үргээж билээ. Сайхан ч залуу нас байж дээ. Эмгэн нь галаан төнхөж тоогоон уудлан өвгөнч бүтэн 30 цагаангүйгэн мэдэхгүй дэвтсэн халуун борцонд санаа нь унана.
Сэтгэл нь хөдлөхөөрөө үгээж олоод хэлчихэж чаддгүй хүн гэж байдаг. Тэгвэл готов тэдний өрөөс нь дугуй. Готов мод толгойгоо тогшин цогийг унгаж мөнөх үн товчулсан цагаан даавууга гүймэг харан сүүдэр ший үзэж байгаа юм шиг гэж хэлээд үрчгэр нүрэн улам үрчийлгэн тамир сулж байдгаараа хөхрлөө. Баярт энэ муудаан ганц сайхан ганц зуулгаж чадалгүй л насыг барлаа да. Эр хүн биш би хинтэйгээ наймаа ярьж явах үдэ гэж санснаа. Бас юун сүүдэр ши яриад унаваа. Буруу зөнөөд л гэсээр өмнө нь уур савсан халуун борц тавилаа. Өвгөн алгаан тэрүүхэнд нь өрн баяртын өөдөөс харан бүдгэрсэн цэйлнүүднийхээ буурал хөмсгийг огтхонч хөдөлгөлгүй ширтэн. Сүүдэр шийл ярьж байна шүү дээ. Ягав улсууд байлдаад л нэг хоёр юм үнсэлцээд л. Тэгээд яалаа. За наадхаа огтл хөрчлөө. Завлаа богд бодонтаад нэг л биш. Намаршиж байна. Маргаашнаас энэ хүүхдүүдийг ачлаг унаандаа явуул. Газрын намд орохгүй бол нэг л шөнө цас дараад хонно гэж эмгэн хэлв. Готов энэ тухай мэдж байвч үг хэлсэнгүй. Харин ч хөгшнөө цаашлуулан. Чээч мөн халуун цээжтэй хүн шүү. Чи бид хоёр хүүшийг өгсөж даваан дээр гараад чи яалаа? Муухай юм үзлээ. Дахиад ийм юм үзэхгүй гэж өглээд л. Тэгээд гэртээ харсан хойноо тас тэвэрлдээд унтаж билээ. Би чамайг үнсээд л. Олны нүдэн дээр биш болохоор сайхан л байсан да. Гэвэл баярт тэсгний утаанд хорссон аргуу завхон үрчгэр алгаараа арчин. Чи намайг ер нь үнсэж байсан юм уу? Хүнд муухай хөнди хүн гэвэл готовч мөчөөгөө өгсөнгүй. Хамаг шүлсээрээ чиний нүрийг цэвэрлэж уйлах нулимсаа хүртэл чамд өгөөд дуусчтэй. Гэсээр нөмөрсөн дээлээ засан тавгтай дан ойртов. Баярт дотроо инээмсэглэн энэ ер хизээ нэг тогтой хүн болох бол мөнж өдий байна да. Хэмээн санаж дотроо хайрлав. Цагаан дэрсний намаржааны өвгөн эмгэн хоёр гэж ийм нэг үлгэр шиг сайхан хоёр амтэн аж төрж цаст сутай богдынхоо нар сэлхэн дор жаргаж явна. Хүмүүн гихч ухаант амтэн жаргалыг өрөөлөөс бус өөрсдөөсөө ирж эдэлж явах амьд яваагийнхан хэрэг ажээ. Зохиолөгдсөн Санжийн Пүрэв. Уншсан Эрхэнбаярын Батторж.